За бүгдээрээ сайн бацгаана уу? Росли тарот эхэлж байна. За өнөөдрийн маань сэдв тэр хүний бодолд та байгаа юу гэсэн юм сэдвтэй. За ингээд subscribe дараа channel-ыг маань дэмждэг хүмүүстээ баярлалаа. За дээр нь хүмүүс маань бас зарим нэг хүмүүс маань энэ уншлагуудыг маань аягүй тийм эмзгээр хүлээж аваад байх шиг байна. Тэгэхээр мөн өөр дээрээ хит их хүлээж аваад хэрэггүй гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр энэ бол та бүхэн маань мэдж байгаа ерөнхий уншлага байгаа шүү дээ. Тэгэхээр зарим нэг комментууд амар тийм мэдрэг орж ирээд байгаа учраас энийг сануулах зүйтэй болов гэж бодлоо. За ингээд уншлагаа эхэлцгээе. Группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За нэгдүгээр группийн маань уншлага эхэлж байна. Slow down гэсэн ийм карт гарч ирлээ. Тэр хүний бодолд та байгаа юу? За ер нь бол энэ нөгөө сонголтын картнаас харах юм бол тэр хүний бодолд та бол байгаа гэж хэлмээр санагдаж байна. Тэгэхээр энэ хүн маань амар тийм бодлоо ингээд цэгцэлгээд те бүр нилээ ингээд хичээж байгаа. За төвлөрч байгаа. Бясалгал хийж байгаа тий магадгүй зарим нэг зүйлийг манифест хийж байгаа ч юм уу нэг тийм мэдрэмж орж ирлээ. За ингээд бүгдээрээ картуудаа дэлгэцгээе. За тэр хүний бодол та байгаа юу? Group 1 King of Pentacles. Group 1 нэмээд үзсэн. Seven of Wands. Moon. Okay, Page of Cups. Eight of Cups. Devil. Oops. King of Swords. Nine of Swords. Oops. Page of Pentacles. The Lovers. Картууд маань гарч ирлээ. За групп 1-ийн маань хувьд үнэхээр slow down гэдэг чинь шүү дээ. Энэ хүн бол яалтчгүй өөрөөр бодолд байгаа боловч энийгээ бол тэгээ одоо ямар нэгэн аргаар үнэхээр ингээд сэтгэл зүгээ ингээд төвлөрүүлээд чамаг бодохгүй байхыг маш их хичээж байгаа буюу энэ бодлоо тавьж явуулах тий одоо ингээд нэг өөрөөсөө холдуулахыг бүр ингээд маш их хичээж байна. За эндээс харах юм бол King of Pentacles, Page of Pentacles карт маань ер нь энэ хоёр карт маань ерөнхийдөө бол энэ хүн өөр дээрээ маш сайн ажиллаж байгаа санхүүгийнхаа байдлыг дээшлүүлэх гээд тий шинэ ажил төрөл эрэлхийлээд за шинэ карьерч гэдэг юм уу те энэ мөнгө санхүүгийн байдал гэдэг бол энэ хүний хувьд одоогоор бол нэг номер буюу хайр сэтгэлтэй орооцолтгийг энэ хүн бол хүсэхгүй байгаа буюу чамааг аль болох бодохгүй байхыг хичээж байна. The Lovers card маань бүхнийг ингээ бадж гарч ирж байгаа бөгөөд энэ карт маань бол яг л те одоо өөрт чинь айгүй сайн за хайрын карт ч тааваса. Тэгэхээр энэ хоёр маань ингээд те нэг рүүгээ ямар гоё харж байна. За ер нь бол хүсэл тэмүүлэл байгаа. Гэхдээ та хоёрын дунд гарсан энэ нөгөө асуудал бол та хоёрыг ингээд сэтгэл санааны хувьд бол үнэхээр ингээд бүртээ босож ирэхгүй болтол чинь ингээд унгааж байсан учраас энэ хүн бол одоо таны энэ хүн тань одоо та энэ хүний бодолд байгаа ч гэсэн энэ хүн бол маш их өөр дээрээ ажиллаж байна гэж хэлнэ. За Seven of Wands карт маань ерөнхийдөө энэ карт маань хүсэл байгаа те Wands карт маань ер нь бол fire те юм гал энергитэй байдаг. За энэ үнэхээр нэг Wands-а барьсан. Урагшаа ингээд нөгөө ямар нэгэн байдлаар алхам хийхийг айгүй зөрөгтэй алхам хийх хүсэж байгаа. За гэтэл ингээд 6 Wands маань яг ингээд энэ хүний алхалтын өмнө одоо ингээ хашилт тавьчих чаас те. Тэгэхээр энэ урагшаа алхах боломжгүй. За Moon карт маань яг энэ ахгүй. За Moon карт маань яасан бэ гэхээр
ийм айхтар нөгөө сэтгэл санааны хувьд таарын одоо аж тэ хайр сэтгэл ийм хэцүү зүйл рүү түлхсэн учраас энэ хүн болвол байж болох хамгийн муу вариантуудыг бодож байгаа гэсэн үг. За ер нь бол тэ бит хоёр ингээд нийлсэн ч гэсэн дахиад тэ айгүй хэцүү байдалд орноо. Сэтгэл санааны хувьд бол тэ одоо энэ Nine of Swords, за Ten of Swords карт бол нэрээ одоо ийм одоо зүйл ийм тэ хайраас ийм мэдрэмжийг мэдэрчээд хүн ингээд нөгөө буцаж очих шийдвэр гаргана гэдэг бол бүр ямар ч хүний хувьд амар тийм нөгөө баатарлаг зүйлс болчих гээд байгаа хгүй тий. За тэр хүн үнэхээр хүлээж авах уу? За хүлээж авсан ч гэсэн бит хоёрын харилцаа урдных шиг байх уу? Тэ тийм гоё галтэй, тэмүүлэлтэй гоё байх уу? За магадгүй ингээд тэ болсон ч гэсэн энэ нь бол хизээч ихнийх шиг байхгүй. Яагаад гэвэл Nine of Swords, Ten of Swords хоёр маань бүр ингээд хоёулаа гарчсан. Энэ бол үнэхээр маш хүнд энерги те яг ингээд сэтгэл санааны хувьд бол маш том уналтыг авсан ийм зүйл. Тэгэхээр энэ хүн бол ерөөсөө л одоо бол те Page of Cups гэдэг энэ карт маань байна те. Page of Cups бол ер нь бол аюу тийм хөнгөн ийм crush хайр гэхээсээ илүү зүгээр крашлан те. За магадгүй чамд ингээд маш сайн ухраас аль болох ингээд энэ бодлоод арж байгаа. За дээр нь зүгээр ингээд одоо крашлан л гэж юм те. Краш хүн гэж юу ямар хүн гэдэг зүгээр харна те хайр одоо юу гэдэг харна зүгээр ингээд өнгөцгөө ингээд хайрлаа штэ. За тэгээд ингээд цугтаа байгаа үедээ фан байна. Фан байгаад дуусна. Ямар нэгэн байдлаар commitment буюу одоо энэ хүндтэй амлалт өгөөл энэ харилцаа маань угаасаа ингээл аюугай цаашаа явнаа ч гэдэг юм үү те. Ийм байдлаар харилцаан дээрээ бол энэ ингээд тийм цаашаага одоо ахихэд бол нөв болцсон те. Энэ хүний бодлол зүгээр гоё яг уу найс нөхдийн байдлаар ч юм уу те нэг крашийн байдлаар аюугай хүнхэн уулзаад баяртай гэж хэлээд тэ саллаж болох юм аа л гэсэн нэг тийм хөнгөн байдлаар бодож өөрийгөө ингэж амар аргадаж ерөнхийдөө бол бодлоосоо таныг гаргахыг хичээж байна. За Nine of Cups карт дахиад энэ арталтаа Moon карттай тий. За Moon бол ингээл нэг сар бол ерөөсөө л нөгөө төөрөгдөл тий дандаа ингээд сөрөг бодлууд тэгддэг тий. Ер нь бол нэг тийм dark гэж хэлнэ жоохон тийм бодхоор ингээд жоохон харах уу нэг тийм энерги мэдрэгдэж байгаа хгүй юу. Нар бол биш шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол яг л ингээд явах шийдвэрийг гаргачихсан. Eight of Cups цаашаа ингээд явж байгаа шүү дээ. Гэхдээ ингээд энд 8 шиг аяг байна тий. Боломж байна шүү гэж байгаа боловч энэ хүн боломжийг харахгүйгээр ингээд энэ харилцаагаа дуусгахаар шийдсэн буюу энэ ер нь бол энэ хүний бодлоо бол маш их цэгцэлж аваад тэгэл ерөнхийдөө бол харилцаа бол ингээд окей дууслаа л гэж бодож байгаа хүн байна. За Devil, King of Swords энэ карт маань харж байгаа те. Devil карт маань энэ хоёр хүн ингээд одоо юм чөтгөрийн ер нь бол карт байгаа даа шүү дээ. Тэгэхээр болохгүй байгаа харилцааг ингээ хүчлэх бол ерөөсөө л яг дэвэл хгүй. За дээр нь ингээд хортой харилцаа тий токсик харилцаа магадгүй нэг нэгэнд үнэнч бус харилцаа ч юм уу тийм бэжж нэг нэгээ хүчээр ингэж барих нь яг ерөнхийдөө энэ дэвэл харилцаа байгаад байгаа хгүй. За King of Swords бол өөрийнхөө тий яг цэжин хэсэг дээр ингээд юугаа сэлмээ барьсан байгаа даа тий. Тэгэхээр ер нь бол би одоо дахиж тий Nine of Swords тэгээ энэ аюу тийм deep хүнд мэдрэмж. За Ten of Swords тэ бүр ингээд сэтгэл санаагаар бүр навс унах тэ бүр өстө босож ирэхгүй болтлоо унах ийм төвшөнд хүрсэн учраас одоо бол би тэ өөрийнхөө оюун бодол болоод зүрх сэтгэлээр хамгаалт хийнэ. Энэ бол миний хувьд бол маш чухал юм аа гэд танаас ерөөхдөө бол ингээд заагаа барьсан буюу энэ одоо сэлмээрээ өөрийгөө ингээд сэтгэл зүрхийг хамгаалсан байдалтай зогсож байгаа. Тэгэхээр энэ хүн бол оюун бодлоосоо өөрийг чинь гаргах гэж
маш хичээж байгаа. Гэхдээ маш гоё эргээр ингээд юу те аюу тийм үү зөөлнөр ингэж бас өөртөө аюу зөөлнөр те мартахыг ингэж хүсэж байгаа ийм хүн байх магадлал маш өндөр. За бүгдээрээ нэг лого клоустаас гаргая. За нэгдүгээр группийнхны маань хүнд Зяг, шок, healthy choice, mask, standing, love. За тэгэхээр ингээд ер нь бол энд гарч байна те. За мэдээж хэрэг шок гэдэг нь бол яг ингээд нэг тийм таарын харилцаа бол гинт ингээд аюу тийм цахилгаан цагж байгаа юм шиг л те. Гинт ингээд хөмөрсөн байх магадaltaй. Тэ Nine of Swords ийм байгаад байгаа шүү дээ. Энэ бол яг нөгөө шок гэдэг чинь энэ байгаа байхгүй юу? Ер нь бол за mask гэхээр ерөөхдөө ингээд нөгөө өөрийнхөө филингийг тэ энэ өөрийнхөө хайрыг илэрхийлэхдээ ер нь бол ингээ хайдалж байгаа маск зүүж байгаа буюу энэ хүнд ингээ тэрсэлтэй даас тэ хайр байна, unconditional love тэ энэ хоёр хоёулаа ингээ хайр байгаад байгаа байхгүй. Гэтэл энэ хүн бол хэлхийг хүсэхгүй. Ерөнхийдөө бол шок харилцаа болсон, өвдсөн, шархалсан, маш их тэ ингээд өвдөлтийг мэдэрсэн. Тэгэхээр энэ хүнд юу хэрэгтэй вэ гэхээр одоо бол healthy choice буюу өөрөө өөрийнхөө хайрлах тэ өөрөө өөрийнхөө амьдралыг ингэж дээшлүүлэх нь бол зөв буюу энэ жоохон devil харилцаанаас энэ хүн бол ер нь өөрийгөө айгүй ингэ татаж чадж байгаа гэж ойлгож болно. За тэгээд нөгөө нэг new face тэ өөр дээрээ бол энэ хүн ажиллаж байгаа гэдгийгчээсэн шүү дээ. Маш их суралцж байгаа. Шин зүйлийн талаар айгүй их ингээд хичээн суралцж байгаа гэдгсэн. Page of Pentacles бол яг энэ standing баггүй юу? Learning and expansion. Өөрийгөө гоё ингээд сурах, мэдэх зүйл дээрээ төвлөрүүлнэ. Өөрийнхөө санхүүгийн байдлыг дэвшлүүлнэ. Өөрийнхөө амьдралыг тэ одоо хамгийн байж болох тэ гоё санхүүгийн эрхчлөөнд хүрэх ч гэдэг юм магадгүй тэ тийм зорилтынхаа төлөө энэ хүн бол ажиллаж байгаа. За ингээд хайрыг бол хоёрт тавьсан байна. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага дуусч байна. Баярлалаа, баяртай. Хэрэг болсон байх гэж найдаж байна. За ингээд групп 2-ын маань уншлага хийлж байна. Share your gifts гинэ. За ер нь бол ингээ аппарат байна, зураг байна тий. Тэгэхээр энэ хүний бодолд бол memory бол би байна л гэж харах гэдэг нь. Яа тэгэхээр зурагнууд нь ингээд маш гоё өнгөлөг юм. За тэгтээ бас энэ бас ер нь бол сар карт байна шүү. За окей. Бүгдээрээ хүзрөө дэлгэсэн зүйтэй юм байна. За ингээд групп 2-ыг сонгосон хүмүүс юм аа. Хайртай хүний бодолд та байна уу? Тэр хүний бодолд та байна уу? За justice, hanged man, nine of Pentacles, Temperance, Nine of Wands, гурав тишээ харж ирж байна. Nine of Wands, Two of Pentacles, World, яг Fool, Four of Wands карт гарч ирлээ. За хоёрдугаар группийн маань хувьд тэгээд тэр хүний бодолд та байгаа юу? За эхний карт маань энэ гарч ирсэн те. За үнэхээр за зүрхч байна, сарнаач байна. Гэтэл энэ бас нэг юм dark moon те. The moon карт маань гоё зүйлийн талаар бол нэг их бодохгүй. Жохон гонхтой те нэг тийм зүйлийн талаар бодно. За justice, за энэ хүний хувьд бүр хамгийн гайхамшигтай нь ерөөсөө шийдвэрээ гаргаж чадаагүй. За одоо
яг бодолт нь 50%, сэтгэлд нь 50%, тэ. Өнөөдөр ч юм бол яг энэ хүн бодож байгаа юу буюу одоо хайр сэтгэлдээ юу гэж хэлээгүй шүү дээ, тэ. Тэгэхээр энэ хүний хувьд болохоор яг бодолт нь бүр яг тал 50% таа ингээ байршиж гин гэж хэлэх гээд байна. Justice карт маань байгаа, тэ. За энд болохоор одоо яг нөө mind байгаа байхгүй юу? Энд яг зүрх нь аваад байгаа, тэ. Зүрх ингээд бодол хоёр аваад байна. За тэгвэл энэ хүн хамгийн гол нь за таныг бодож байгаа юу гэвэл yes бодож байгаа. За тэгвэл энэ хүн үнэхээр одоо тэ бодлоо дагах уу, зүрхээ дагах уу гэдэг дээрээ 50% буюу ерөөсөө ингээд эцсийн дүндээ бол энэ хүн бол би маш зөв шийдвэрийг гаргах ёстой. Тэ энэ хоёроо би үнэхээр сайн сонсно. За энэ хүн бүр нүдээ ингээд юу яцсан магадгүй шүү дээ, боочсон. Нүдээ боочоор ер нь бол айл болох жоох нүдээ боосон хүн бол ер нь бол ингээ маш их дотгошоогоо ингээд юм бодно, тэ. Гадны ертөнцийг харахгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө айгу доторлоо ингэж өнгөний гэсэн үг байхгүй. Гэхдээ энэ хүн өнгөөхтөө би маш одоо зөв, тэ, одоо шударга тэр одоо шийдвэрийг гаргах болно. Цэлмээр илэрхийлэгдэж байгаа байхгүй, тэ. Энэ бол бас энэ хууль цааз гэсэн юм утгатай, тэ. Одоо ер нь бол нэг шүүхийн өмнө ижил тэнцүү гэдэг шиг л ер нь бол яг тийм байдаг. Зөв шийдвэрийг гаргах гад хичээж байгаа буюу hanged man дараагийнх. За hanged man бас л ингээ бодол, тэ. Энэ хүн ингээд бүр айгүй deep бодол хийдэг байхгүй, яг энэ justice шиг нүдээ боцсон. За ингээд доошоо ингээ унжсан байралтайгаа байгаа, тэ. Тэгэхээр энэ хүн маань яах вэ гэхээр ер нь бол за энэ хүн бол яг ингээд ямар нэгэн хөдөлгөөн байхгүй. За хөлнөөсөө дүүж тэгчихсэн хүн бол мэдээж ямар нэгэн хөдөлгөөн байхгүй. Энэ хүн бол одоо тэгээ маш олон зүйлийг ингээд бяцлагж байгаа, тэгээ бодож байгаа. Тэсэн хэрнээ үйлдэл байхгүй гэсэн үг. Өөрөг чинь бол бодохын хувьд бол бодож байгаа боловч харилцаан дээр ямар нэгэн үйлдэл гаргахгүй. За Nine of Pentacles карт маань ер нь бол яг энэ independent буюу яг өөрийнхөө тэ нөгөө тэр тусгаар байдал, ганц бие байх, тэ ганц single байх гэдэг энэ нөгөө сонголтыг би ер нь хийх гээд байна уу л гэж ер нь энэ хүнийг хараад байна. Одоохондоо бол энэ хүн бол таныг ингээ бодож байгаа боловч ганц бие байх нь хамгийн best шийдвэр гэдгийг бол энэ хүн өөрөө сонголтоо хийж байна. За Temperance карт бас л тэ option. За Two of Pentacles дахиад бодож байна, тэ. За Justice. За ер нь бол ингээд шийдвэр гарах 3 карт маань гуруула энэ дотор ингээд ороод ирсэн. Тэгээ энд бас л ингээл тэ яг энэ хоёр аягийг нэг нь гал нэг нь ус, тэ. Яг яах нү гээл ингээл ажиллаж штэ. Энэ дотроос нь ингээд гал ус хоёр ингээд хийж байгаа боловч энд нь ингээд нэг тийм хөрхөн дундалт нэг цэцэг бас байгаад байна, тэ. Тэгэхээр энэ хүн бол ингээ хамгийн зөв decision буюу нөгөө хамгийн зөв шийдвэрийг энэ хүн гаргахын тулд бол үнэхээр их бодол орж ирж байна да. Ер нь бол гэтэ энэ хүн эцэстээ бол шийдвэрийг бол маш одоо буур суурьтай айгүй тийм нөгөө том зураглалаар хараад айгүй ухаалаг гаргана гэж би бол бодож байна. Тэгэхээр бол бодож дуусаагүй байна. За Two of Pentacles бас л тэ ингээд бодлоо жонглордж байгаа сте. Тэгэхээр ингээ хоёр хүлэг онгоц хоёр тишээгээ явж байна. За нөгөө хүн маань бас л ингээ шийдвэрээ гаргаагүй жонглорцоор. За ер нь бол энэ хүний хувьд бол өстой нэг одоохондоо бол бүр ямар ч шийдвэргүй. За Nine of Wands карт маань бүр жишээ гараад ирсэн. Энэ бол ер нь бол ингээд айгүй тийм хурдтай SMS ч юм уу хурдан мэдээ, тэ. Ямар нэгэн одоо ажил ч гэдэм үү, тэ. Тэрийг бол маш хурдтай ингээд шийдвэрлэгдэх ч юм уу нэг тийм батхтай хүзрээ байгаа. Энэ нь буруу жишээ гараад хараад ирэхээр энэ одоо хүн шийдвэрээ гаргахдаа удан буюу ер нь бол ингээл яг нь шийдвэр гаргах нь энэ нөгөө мэргийн маань утга учир биш ч гэсэн ер нь бол удаан хүлээхээр байна л гэж хэлэх гээд байна. За тэгээд шийдвэрээ гаргаж одоо ингээд тэ за тэгэнгүүт ер нь бол бодолт бол
Зүгээр та байгаа 50% байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй. За энэ дээр Knight of Wands карт маань маш юм гоё юм гал тэмүүлэлтэй карт байгаад идэг те урагшлах гал тэмүүлэлтэй карт. Одоо альва зүйлийг аюу гоё ингээд нэг тийм тэмүүлэлтэй те одоо ингээд өөрлөв чинь ингээд одоо жишээ нь аюу гоё ингээд бодолтэйгээл ингээд заастаа те жишээлх юм бол одоо би өнөөдөр очноо гэж ингээд бодож итэл энд үгээ болоогүй харилцаа дууссан те боёо world дэлхий гэсэн карт байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бас ингээд зөрчилдсөн. За тэгэхээр ер нь бол яг нөгөө нэг уншлагынхаа хүрээнд гэх юм бол энэ хүний хувьд та бодолд нь 50% оршиж байна. За ер нь бол энэ хүн бол одоохондоо бол ингээд 50% та ингээд нэг за ингээд бодолд нь ингээд нэг 50% та орж ирнэ те. За хаяа ингээд зүрх сэтгэл нь жоох ингээд эвгүүцээл те нэг одоо санаад ч гэдэм үү тэр нь ч гэсэн 50% та. За 50% байгаа нөхцөлд бол яах вэ гэхээр хүн хит тийм эморлыг авахгүй шүү дээ. За зүрх сэтгэл нь ингээд бүр 100% татагтаад байгаа нөхцөлд бол хүн бас л ингээд тэр хүн дээр очмоос нэгдэл одоо яа тийм те бүр ингээд гигэлзээд явах тийм нөхцөл бүрдэн. Тэгэхээр ер нь бол энэ бол ерөөсөө ингээд тэнцвэрийг бол маш зөв болчихсон. Ер нь бол энэ харилцааг дуусгахад ч бэлэн урагшлуулахад ч бэлэн тэ энэ шийдвэрээ өөрөө бол ингээд гаргаагүй байна л гэж ойлгож байна. Ер нь бол энэ хүний цорын ганц шийдэл бол маш тогтвортой харилцааг энэ хүн хүсэж байгаа. Аз жаргалтай тэ гоё тогтвортой эрүүл. За энэ гоё хоёр тагтаа ингээл мессеж байна. Доотлол нь хоёр хүн юм happy аз жаргалтай. Four of Wands карт маань ер нь бол маш гоё юм тогтвортой гэр бүл тэгээ happiness-ийн карт аваад. За тэгээл одоо нөгөө амьдралтай аль хүрд рүү ингэж ирэх вэ гэдэг чинь энэ хүний л одоо гарт байгаад байна да. За тэгээд дахиад star дахиад тэ нөгөө хоёр зүйлийг бас л ингээл химжээлтэй. За star бол ер нь бол итгэл найдвар тэгээ healing-ийн карт аваад идэг. Тэгэхээр сэтгэл санаагаа төвлөрүүлэх, эдгэх тэ энэ бүхэн энэ хүнд бол маш их юм хэрэгтэй байгаа юм байна. За Love Oracle картнасаа за Passion, Shock, Sunglasses, Go with Snake, за Phoenix. За угаасаа passion буюу энэ Knight of Wands карт байна гэд хэлжсэн шүү дээ. Passion бол байгаа. Нөгөө талаасаа дахиад ийм shocking. Sunglass бол ерөөхдөө бол ингээд таныг бол ажиллаж байгаа, харж байгаа. За энэ дээр бол те одоо энэ хүн ингээд нөгөө 50% бодлол байгаа даа шүү дээ. Тэгэхээр ер нь энэ нөгөө эрүүл харилцааг хүсэж байгаа гэдэг шиг энэ хүн одоогоор бол яалтчгүй юм boundary буюу урталтай юм хил хязгаар тогтоож ийн гэсэн үг. Ер нь бол ингээд төрдөө pause on буюу hanged man. Энэ бол яг ийм boundaries гэдэгтэй бол хосолж болно. За Phoenix галч уу гэсэн үг байгаа даа. Тэгэхээр энэ нь бол нөө passion гэдэг карттайгаа. За Knight of Wands карттайгаа бол одоо төстэй энергитэй дахиад ингээд юмсыг гоё шинээр эхлэх үү яах вэ хүү гэлтэй одоо. За тэгэхээр энэ дээр бол нөгөө шинээр харилцаагаа эхлүүлэх те одоо майнд нэг 50% байж байгаа тохиолдолд энэ ингээд бодоод зөв шийдвэрээ гаргаж чадах юм бол энэ хүн тантай тэ бас ингээд үргэлжлүүлэх одоо шинэ одоо харилцааг эхлүүлэх бас нэг юм боломжтой гэж харж байгаа юм байна. За ингээд 2 дугаар группийн маань уншлагын хүрээ дуусч байна. За ингээд 2 дугаар групп маань дуусаж байна. Баярлалаа. За 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. За Nourish Yourself гэсэн хүрхэн карт гарч ирсэн байна. За бүгд ямар ч гэсэн картуудаа нэцгээе. За групп 3-ийн сонгосон хүмүүсийн маань хайртай үний
Үнний одоо оюун бодолд та байгаа юу? За Tower картаар хэлж байна. Six of Cups, Four of Wands, Ten of Wands, Ace of Swords, бүрд шаарсан. Queen of Wands, Strength, Queen of Pentacles, Page of Cups, Ace of Cups. За 3 дахь группийн маань хувьд за энэ хүний бодолд бол та бүр одоо би бол баг 100% байна гэж хэлдэг байна. За ер нь бол энэ те Ace of Cups карт маань бол ерөнхийн одоо уншлага маань энергийг базна. Энэ карт маань ямар гоё те ингээд бүр ингээд ориглоод ингээд нөө бутраад ингээд те одоо энэ бүр ингээд аягнаасаа халаад амар гоё юм нөгөө нэг шампанс шиг л ингээд асгарч байгаа сте. Тэгэхээр энэ хүн бол үнэхээр таныг бүр маш их юм боддог хүн байгаад байна. За Tower карт маань харж ин те энэ бол ингээд айгүй их юм chaos буюу нөгөө юм энийг ч одоо юу гэдэг лээ. За ер нь бол ингээд бодол нь бол бүр ийм амар заяа одоо ингээд одоо те алдчихгүй дээ одоо өстө нэрээ ингээд энэ хүнээ би тэг ингээд байлгаж хамсан. За ингээд алдчих юм бол миний хувьд бол өстө нэг тэнгэр нурж байгаа юм шиг л тэг ийм амар гинтийн цочролд орохоор ийм хүн байгаад байна. За Six of Cups энэ карт маань ер нь бол амар тийм хүрхэн cute карт байдаг. Одоо тэг нэгнийгаа айгуу гоё хайрладаг. Бүр ингээд айгуу гоё нандиндаг. Хүүхд наснасаа ч юм уу магадгүй те. Ер нь бол нэлээд хэсэг хугацааг ингээд нэг тийм өнгөрөөсөн юм дурсамжтай карт гадаг гэхгүй. Чамдаа цуг байх та яг гэртээ байгаа ч юм шиг те. Тийм гоё мэдрэмжийг авдаг. Яг ингээд хоёулаа ингээд уулзахаараа яг хүүхд шиг болдог ч гэдэм юм. Ер нь бол энэ бол амар хөөрхөн ийм гоё карт байгаад байгаа. За тэгэхээр энэ хүний бодолд бол та үнэхээр ингээд гоё одоо бодлыг оруулж ирдэг юм байна. Ер нь бол таныг 100% боддог гэж бол хэлэхэд болно. За энэ карт маань бол хүч чадлын карт те. Ер нь ямар нэг юм хийхэд энэ хүнд аюу тийм нэг юу хүч чадал хэрэгтэй. Одоо урагшлахад гэх юм уу жоох юм дотоод хүч хэрэгтэй байгаад байгаа хгүй. За ер нь бол ингээд те өөрийн чинь баг шүтэн бишрэгч гэж хэлэхэд болох одоо юм л да. Ер нь энэ Queen of Wands карт маань та нар харж байгаа те. Ямар гоё юм ихэмсэг, эрхэмсэг, гал за улаан платтай. За дээр нь ингээд муур те. Ер нь бол амар intuition зүн совин өндөртэй. Өөртөө бүр юм маш ихтгэлтэй ийм эмхтэй байна та. За тэгэхээр энэ хүн бол бүр ингээд өөрөө ч юм бол ингээд бараг шүтэн биширдэг гэж бол хэлэхэд болно. За санхүү мөнгөний хувьд ч гэсэн те ажил төрлийн хувьд аюу мундаг бие даасан те өвөөмөр за энэ хажууд нь хөрхөн туулаагаас те тэгэхээр хүмүүс ингээд өөртөө чинь цуг байх амар аюу дуртай өөртөө ч маш их ингэж нөгөө айгүй олон юм хүрээлэл байдаг те. Тэгэхээр энэ хүн магадгүй ойртож очихдоо жоохон айцтай те энэ хүнд жоохон зориг хэрэгтэй байгаа. За Ten of Wands карт маань одоогоор те энэ хүнд ингээ очих гэхээр яг яалтчгүй л юм зүрх нь хүрэхгүй байгаа гэх юм. Жоохон юм айцтай те. За магадгүй нөгөө би одоо ингээд те энэ хүн дээр очингууд намайг одоо хүлэн зөвшөөрөх болов ч гэдэг юм уу те нэг жоохон юм айцтай эсвэл жоохон юм сэтгэл санааны хувьд одоогоор ингээд те ийм одоо урагшлах юм хүч байхгүй жоохон өөртөө маш итгэлгүй одоо өмнөх одоо магадгүй сэтгэлийн шарах ч гэдэг юм уу те тэр нь ингээд энэ хүнд жоохон нөлөөлөд байдаг байж магадгүй те одоо нөгөө хаягдчихсэн ч юм уу те нэг тийм өмнөх харилцаанаасаа жоохон юм хүнд ачаа үүрээд те нэг тийм травмата болцсон байгаа үед бас ингээд нөгөө хаягдах үедээ те гэсэн бодол айдсын хүнд байдаг гэж магадгүй гэж зүгээр тэгж бодогдлоо. За энэ бол нөгөө эхний сонголтын карт маань
өөрийгөө одоо ингээд те тижих гэсэн юм карт байгаа даас. Тэгэхээр энэ хүн бол яг одоогор бол яг ингээд амьдралаа зохицуулгээд магадгүй энэ Ten of Wands карт маань санхүүгийнхаа байдалд те одоо амьдрал нь арай ингээд хөнөөгүй хийх зүйл амар их байгаа те өөрийнхөө амьдралыг зохицлох, өөрийгөө тижих, өөрийнхөө нөгөө магадгүй анхдагч хэрэгцээ гэж ярьдаг ч те тэрийг ингээд гүйцэлдүүлэх гээд нэлээд ийм ажил төрөлтэй, нэлээд ийм завгүй одоо ачаатай, хариуцлага өндөртэй, олон хүний өмнө те үүрсэн хариуцлагатай ч гэдэм үү. Энэ Ace of Swords карт маань буруу тийшээ хараад гараад ирсэн. Тэгэхээр энэ хүн бол бас л жоохон нөгөө те хүч чадлын хүнд урагшлах юм хүч хэрэгтэй байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол хараахан болоогүй боловч энэ хүн бол ялцчгүй таныг бол маш их боддог. Тэ Sun карт. За Sun карт тэгээд Six of Cups 2 карт бол ер нь Tarot төсрийн хамгийн гоё юм гэрэлтэй гэгээлэг ийм карт байдаг. Тэгэхээр 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хүн таныг бол бүр 100% бодож байна. Яг Golden Mirror, Heartbroken, Old School, Loving Kiss, Love. За энд бол те Unconditional Love 2 бүр гарч ирсэн. Харж байгаа те. Болцолгүй хайр. Танд бол бүр үнэхээр хайртай 100% боддог. Энэ магадгүй нөгөө энд Six of Cups карт байгаа шүү дээ. Нөгөө та хоёр урд нь мэддэг удаан харилцаатай байсан маш магадгүй сургуулийн хойш магадгүй гэдээ ярьжсэн. Тэгэхээр Old School ийм карт гарч ирсэн байна. Тэгэхээр 10 жил их сургууль эсвэл өөр сургалт ч юм уу те мэдгүй ямар ч юм нэг нэлээд юм удаан хугацаанд харилцаатай байсан байх магадлал өндөр. За Heartbroken гэж штэ. Гэхдээ ер нь яг энэ нөгөө жоохон юм нэг хүнд энергитэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө энэ Ten of Wands карт маань энэ хүний хувьд жоохон сэтгэлийн нэг жоохон дардаг карт байгаа байхгүй юм. Нэг сэтгэл дарагдаад нэг те баг амьсгалахад ч хэцүү нэг юм нэг төвөгтэй нэг юм зүйл байдаг да те. Магадгүй энэ хүн те бодолтой чамааг бүр ингээд 100% бодож байгаа ч гэсэн сэтгэл нь ингээд айгүй хүнд. За урагшлах энэ хүнд одоо хүч хэрэгтэй гэдэг нь магадгүй ингээд те таарын хувьд урд нь асуудал гарсан ч юм уу за урд нь харилцаагүй байсан бол одоо ингээд те энэ хүний хувьд юм сэтгэл санаа жоохон юм хүнд байгаад байгаа гэж ойлгож болохоор юм байна те. За тэгээ Golden Mirror ер нь бол одоо чинь one sided буюу би бол энэ хүнийг тэ таны гэсэн сэтгэл бол 100% та магадгүй энэс доогуур тэ хувьтай энэ хүнийг боддог хайрладаг ч юм уу тэ нэг тийм байх магадaltaй л гэж бодож байна. За ингээд 3 дугаар группийн маань уншлага дуслаа. Баярлалаа баяртай.